За өглөө өдөр оройны мэндэ хизээ сонсох нь надад мэдхгүй учраас тэгж л мэдчихлээ та. За ямар ч хэсэг өнөөдөр шинэ 14 болж байна. Өчигдөр шинэ 15 байсан. Тэгээ саран хэм жаахан аривдсан байна. Ярддаг дээрээ тавьсан байна. Шинэ 14 бишээ, шинэ 16 тэ өчигдөр 15 байсан гэдэг. Бүтэн сар гарахыг сард нэг удаа бүтэн сар гардаг. Энийг мэдгүй хүмүүс байд юм билээ айгуу сайн. Ямар сони. Тэгээ тэрийг бүтэн сар гэдгээ. Тэгээ бүтэн сартад одоо бөөхөн бөөлдгөө. Их хөвчлэн. Дийлэнх нь бөөлдөг. Зан үлээ хийдэг. За тэгээд юу судалж, юу мэдмээр байна да. Хоёр хүний ийм харилцан яриагч нь подкаст гэдэг шүү дээ, тийм. Ер нь бол онготоор хүртэл подкаст хийлгэж байгаа хүн шүү дээ би ч. За нэг дугаар орцсон байгаа. За миний мэдхийг хүсэж байгаа зүйл гэвэл за өмнөх дээр болохоор би тантай онгод тэнгэрийн талаар онгод тэнгэр гэж юу юм бэ гэж ярьсан. За тэгээд онгод тэнгэр юу гэж ярьсан. Одоо ингээд надаар замчаа хийлгье гэж зөвшөөрч байгаа шүү дээ, тийм. Хөтчий чин хийгээд өгье. Би чамайг энэ далд ертөнц рүү хөтлөөд оруулъя. Ийм зүйл байдэн шүү. Энэ дээр анхаараарай. Энэ дээр болгоомжлоорой. Далд ертөнцийн энэ мэдлэгийг чи арга ертөнцид амьдарч байгаа ч гэсэн авахгүй болвол нөгөө арга бэлэг тэнцэн гэдэг зүйл чинь байхгүй болоод бэлэг давмгалч юм бол нөгөө нэг галзуу хэмлэгт шараад очиод хөвтчихэд байгаа. Тэнд чинь бөөгийн тасаг гэж хүртэл байдаг гэж байгаа шүү дээ. Шизофрентэй ер нь их төстэй бөөгийн шахаа гэдэг зүйл тэгж ирж идэг. Тэгээ шахаагаа дийлэхгүй одоо сэтгцэн эмнэлэгт хөвтөж байгаа хүмүүс байдаг. Энэ бэлэг аривдгаар тэгээд арга аривдгаар нэг шинжлэх ухаан тал. Шинжлэх ухаанаа тултал нь яваад үзэхэр мухардчдаг. Тэгэхээр арга бэлэг гэдэг зүйлээ тэнцвэлсэн хүн бол яг төвлөж мөн чанарынхаа голд оршдог. Аз жаргалтай аж төрдийн байна гэдгийг бусдын түүх намтар энэ зүйлээс ойлгоод байна. Одоогоор би тийм айхтар одоо жаргал зовлон үзсэн юм биш. Одоогоор 30 гаруй настай. Болоод тийм олон жил бүэлсэн биш. Гэхдээ ёстой туйлшин бүлэгч гэдэг шиг. Сүнс онгод далд ертөнц өөрийн сүнсний мэдээлэл өвөгдөөцсөн одоо дурсамж түүх эдэр хүний сүнсэнд итгэвчж болдог. Онгод гэдэг зүйл устж болохгүй тэр оюун санаа. Тэр зүйлтэй бид нар холбогдож болд юм байна. Яг одооний оюун ухаанаараа 6 жилийн өмнө очих юм бол би бүр ингэж маш олон зүйлийг хэмнэх байсан. Хоёрыг ховцтэй. Надад дээр нь тахил явган бүлдэг байхад л бараг болчих байсан байлээ гэдэг шиг. Тийм их зүйл хэрэггүй байсан. Гэхдээ энэ тууллын туршлага нь бол надад үлдэж туршлага болоод үнэхээр хэрэгтэй. Тэгээд энэ хугацаанд жаргал зовлон гэдэг зүйлийг ерөнхийдөө онгодоодаас таньж мэдлээ. Тэгээд миний алдсан алдаа бити тавтаараа. Далд ертөнцид би хөтчий чин хийгээд. Хөтлөөд тийм үү чиглүүлэгчтэй явах юм бол арай багаалт тийм ээ. Миний тууллын одоо ухаантай хүн бол сонсоод ийм алдаа гарах магадлалтай тийм ээ. Хит одоо туйлширч далд ертөнцийг судлах юм бол тийм учраас хөтлөөд илүү зөөлнөр оруулах хэрэгтэй. Далд ертөнц арга бэлэг тэнцэж энэ ертөнц чинь тэнцвэр олж урт удаа наслнаа. Төрсөн нь үн, дэлхий үүссэн нь устгах нь бас үн. Энэ болохоор онготод бол тэгж яриад байгаа. Дэлхий дараагийн төлөв рүүгээ шидэж, дэлхийн хүсэл өөрөө од болох, нар болох. Цөмөөсөө тэлээд дэлхийн дулаар болно, юу болно, ямар ч хэлсэн дэлхий хизээ нэгэн цагт эдэн дээр бомжилээ настай жилээ гэд тогтоод нь шүү дээ. Хизээ нэг өдөр нар болно. Тэгэнгүүт бид нар тэр үед устж болохгүй оюун санаа буюу сүнсний чөлөөнд гарцсан байх хэрэгтэй.
Энэ махан бие бол бидний хувцас байна. Дэлхий гэдэг сургууль дээр энэ сүнснүүд одон айнуудаас ирээд сургууль сурд юм байна. Зарим нь хийж бүтээх гэж одоо ирд юм байна. Зарим нь бол даалгавар тушаалаар ирд юм байна. Тэгэнгүүт миний хувьд болохоор тамгалагдсан бөө буюу даалгавар тушаалаар ирсэн. Одоо би нэг тийм хүнч гэхэд хүнч биш, онгод гэхэд онгодч биш, нэг тийм завсрын айгу хэцүү зөвлөг хүн болчиход байна. Ер нь бол гэхдээ бас нэг талаараа бэрхшээл, сорионууд маш олон миний амьдралд одоо тохиолдож байгаа боловч нөгөө төгөр тэрийг даваад үе давдаг тоглоом тоглож байгаа юм шиг сүнсний сургуульд даалгавар биелүүлээд яваад байна шүү. Ер нь ингээд онгодын шахаа гэж хүмүүс яриад байдаг шүү дээ. Онгодын шахаа ирчлээ амьдрал маань ингээд бэрхшээл гараад ирлээ, хэцүү зүйл тохиоллоо, заримдаа өхөл зовлонч тохиоллоо гэд хүмүүс нэлээх ярьж байгааг би сонсч ирсэн л тоо. Тэгэхээр энэ онгодын шахаа гэж юу нь яг яаж мэдрэгддэг, яг яадаг вэ? За онгодын шахааны тухай тусдаа бүр бүхэл бүтэн дугаарыг товчхондоо болвол онгодын шахаа гэдэг зүйл байдаг. Би өөрөө энийг тоолж исэн. Тэгэд энийг идлээд яваад байгаа. Онгодын шахааг туулаад байгаа хүмүүс бас арга үйдэн шүү. Зовхгүй байх. Одоо жишээ нь домж онгодтой хүн байлаа. Эмч гэсэн үг шүү дээ. Домж онгод өөрийнхөө үр удмын хүүхдийг шахаад буу болгох гэдэг шүү дээ. Өөрөө бууж үлээх гэдэг. Тэр удмаа засах гэдэг. Тэгэнгүүт удмынхаа хамгийн асуудалтай засах шаардлагатай эсвэл нөгөө тамгалсан сүнсэн дээр очдог. Тэгээд домч бол өвдөж цавхаад байдаг. Учир зүггүй одоо эмнэлэгт очиод аншин тодордгүй би энэ өвдөөлээд. Тэгэнгүүт үе ингэж гар нь халууд өгөөд хүн барих гэдэг. Барай засал хийх гэдэг. Тэгэнгүүт онгоогоо сайхан болчиход байдаг. Сайхан мэдрэмжтэй болчихдог. Үл хийгээд шин. Домч онгодтой. Барай засалж онгодтой байж болно шүү дээ. Тэ? Одоо цагаар эмч онгод үлээ хийх гээд байна гэдэг шиг мэрэгжлээрээ ондоо шахдаг. За миний хувьд гэх юм бол би үрийн тэнгэртэй одоо улаач. Зарим цалаа бол авцсан. Гэхдээ яг тэр бүрэн болцлуудыг нь бол хангаж дийлээг байгаа. Тийм учраас би улаач гэж дуудуулах дуртай. Ташууруулаач, эрчид ташууруулаач. Тэгээ ташуурайж байгаа, тар ташууруулаад, тэгээ дараа нь зэрэгдэвээд эрчид ташууруулаад гэдэг шиг. Тэгээд ийм одоо сүнсний нэр гэж байдаг. Энэ бас нэг бодлын сүнсний хөгжил үү? Сүнсний хөгжил гэж хэлж болно. Яг сүнсний хөгжлийн тухай дараа нь дэлгэрүүлж ярих шүү сануулаарай. За тийм. Тэгээ сүнс яаж үүсдэг юм бэ те? Хүн. Тэгээ мэдрэмжүүдийн тухай би их ярмаар. Бөө мөргөл тэнгэр үзэл гэхээр 99 тэнгэр гэж аягүй ярьдаг шүү дээ. Ата 5 тэнгэр, 99 тэнгэр минь, Лус 8 аймаг минь гэл. Дөрвөн зүгийн их хурамсд минь, эрлэг 13 ноёдууд минь гэл. Одоо тамийн эзэн Жамав хаа минь, номоогүй эрлэг номоогүй хаа минь гэдэг бүрээдүүд бол гих мэтэр энэ бөөгийн нэршлүүд байдаг. Энэ болгоныг тайлбарлаж өгье. Тэгээ бөөгийн арга ухааныг заавал бөө болохгүйгээр эзэмшиг. Энэ амар ашигтай зүйлсүүд байдаг. Бөө мөргөлийн онгодуудын ярьж байгаа зүйл шинжлэх ухаантай ерөөсөө зөрчилддөг. Тэр харин нээгдээгүй байгаа зүйлийг одоо жишээ нь онгод өчигдөр яаж штэ тэ 12 давхраг байдаг. 7 давхрын хүмүүс та нар нээсэн. Энэ цаатлын бол нээж чадаагүй нь одооны шинжлэх ухаач. Нэг мохорт очичоод гацчаад байна. За одоо та нарыг на хиймэл оюун ухаанаа зөв ашиглаад яваарай. Наа чин та нарын одоо боломж. Хүндрэлтний гэдэг байгаа байхгүй. Энтэй зөв харьцах хэвээр өөрсдөндөө зүгээр ашиглах хэвээр. Ашиг гэдэг зүйл маш чухал. Хүн ашигтай амьдрах хэвээр. Ашиг гэдэг нь өөрөө үр дүн, үр ашиг гэсэн. Би 8 бизнес хийлээ. Ямар нэг ашиггүй байж болохгүй. Би ямар ч ашиггүй хүнтэй найзлаад хэрэггүй. Би одоо нэг гудамжны бөбөөчөнтэй найзлаад надад ашиг байхгүй шүү дээ. Тэрний оронд би багын найзтайгаа уулзвал надад ашигтай. Яагаад гэвэл би сэтгэлээ багын найзтай уудлаа дэлгэмээр шүү дээ. Миний сэтгэл онгоол. Миний багын найз ч гэсэн надад юм ярьла. Сэтгэлээ онгоол болоо. Ингээд хин хинтэй ашигтай шүү дээ. Тэгэхээр ашиг гэдэг өөрөө муухай үг шүү.
Чи бизнес хийлээ ашиг олохгүй байвал эн чинь муухай мэдээ эцэст. Үнэн худал гэдэг чинь өөрөө хэмжигдгүй нэгж гэдэг шиг. Төвлийн мөн чанар биш, хар цагаан гэдэг шиг. Зөв буруу гэдэг шиг. Тэгээд жамын тухай л ярэ. Энэ шаман кодор. ертөнцийн хууль байна. Жам байна. 99 жам байна. 99 тэнгэр байна. 99 мэдрэмж гэсэн. 99 мэдрэмж. Атаа 5 тэнгэр. Атаархал гэдэг мэдрэмж өөрөө. Атаа гэхээр юу? Чөтөө гэхээр яа? Мэдрэмжүүд. Энэ 99 мэдрэмжүүдийг ярмаар. Энэ мэдрэмжүүдийг бүгдийг мэдэрдэг хүнийг бүтэн заяатай хүн гэдэг. Бүтэн заяатай. Заяа тавилан өстө алтан сайхан заяатай гэдэг шиг. Тэгээд энэ заяа ухсралтууд хувь заяа төөрөг одоо өөр юу гэдэг хүмүүсийн сонсохыг хүсдэг зүйлүүдийг одоо зай өгье. Тийм байна. Тэгээд мэдрэмж зарыг. Гоё мэдрэмж зарыг. Тийм. Бусдад түгээ хүргэе. Бусдад түгээ хүргэе. Тэдэнд ашигтай зүйлийг өгье. Энэ өөрөө надад ашигтай. Яагаад тэгэхээр би олон хүүхэдтэй хүн. Тийм учраас ирээдүй буюу ирээдүй цаг шүү дээ. Үр хүүхэд гэдэг. Энэ хүүхдүүд минь маш гоё хүнлэг, жаргалтай нийгэмд тухтай төрд оршосоо гэж үсэд. Бөө хүний зорилго хүн төрлөختний зорилго итүүгэн ихийн тийм үү? Дэлхийг итүүгэн их гэдэг шүү дээ бид нар. Итүүгэн ихэд хүсэл байдаг. Мөнх тэнгэр эцэгт хүсэл байдаг. Тэг анхдагч оюун санаа буюу бид нар анхны эхлэл, анхны ухамсар, анхны оюун санааг тэнгэр эцэг гэж үнэлдэг. Биг банк их тесрэлтээс үс хамгийн анхны оюун санаа гэж үз. Энэ дараагийн цаг хугацаанд тэнгэрүүдэд төрүүлээд үүтгэгч тэнгэрээ үүсгээд өөр ухамсарууд тэлээд явцсан нэг 99 мэдрэмжинд 99 багцлж ингээд. Бүр багцлах юм бол 9 заяа, 9 учиг, 9 хүсэл гэдэг. 9 дээр багцлаад байдаг. 110 гэдэг чи өөрөө хансан тоо. 100 дахь тэнгэр гэж байна. Одоо бид нар үүсгэж байгаа гэж онгодод. Тэнгэр эцгийн хүсэл 99 тэнгэр 99 зөв дараалалд ороод эренблэгдээд 100 дахь тэнгэр буюу мөнхийн жаргалын тэнгэр. Тэгээ нөгөө Холливуудын кинонд ирдэг ш. Олхалаад очино. Би дайчин хүн, дайны одоо тэнгэр дайчин. Энэ төр гэдэг шиг Монгол өвөг дээдсүүд бид нар тийм үзэлтэй гэж ярьдаг. 100 дахь тэнгэр буюу мөнхийн жаргал. Тэрийг л бүтэмээр байгаа. Бид нар сүнс болоод тийм газар амьдрмаар байгаа. Энэ дэлхийгээ бас урт удаан оршоогоод жаргал тэнгэрийг бүрийн хүний ертөнцид бий болгоё. Хүн төрлөختн сүнсний зэрэг дэвээ нэмээд физик биеэрээ чамдрээ, махан биеэрээ амьдрээ те, сүнсэн биеэрээ чамдрээ. Сүнсний төвшөнд одоо гэгэрх хэрэгтэй байна. Хараараа нүглээрээ гэгэрч болно. Ийм одоо нөгөө эгзрүүд юунод байдаг те, төвд одоо бурхтууд хулгай хийсээр агаад гэгэрсэн ч гэж шиг те. Тэрэн шиг хараараа нүглээрээ тэнийж гэгэрх юм бол харын онгод болдгоо. Зүүнний 44 тэнгэр байдаг, хар тэнгэр байдаг, догшин тэнгэрүүд ч байдаг гэлтэй. Хар гэж нэрлэдэг. Барууны 55 цагаан тэнгэр байдаг. Гэх мэтэр энэ тэнгэрүүд, энэ мэдрэмжүүд энэ далд ертөнц рүү орж байгаа хүмүүсийг зөв хөтлөх хэрэгтэй. Би алдаа ус гаргаж ирсэн. Хүмүүстэй манара гэдэг зүйл байдаг. Далд ертөнц рүү ороод нэвчээд үүдэн тэнгэрээ олоод сүнсний ертөнцид нэвчгээд маш олон дүрм хэрэгтэй. Нэг хэсэгч манайхын ч бүгд астрал аялал хийдэг болно. Сүнсээр аялдаг болно гэж яагаад галзуурсан хүмүүс байдаг. Сүнсээ гэмтээсэн хүмүүс байдаг. Энэ 7 хүрдтэй энэ махан бие, сүнсэн бие, сэтгэл бие. Сүнсний хөдөлгөөн чи өөрөө сэтгэл юм бол энэ сэтгэл гэдэг зүйлийг бид нар таньж бас мэдэх хэрэгтэй байна тийм. Сэтгэлтэй юм бол сүнстэй юм бол хөх толботой юм бол бид нар оюун санааны төвчээлэгч, манлайлагч одоо их дэлхийн итүүгэн ээжийн тархлааны эсн. Буруу засгийг унгааж те зөвийг дэмждэг. Жам эсийг сахиулдаг, дээдэлдэг, хатан заяаг инэрдэг,
эр заяаг дээдэлдэг. Гэт ярих зүйл маш их байна. Тийм байна. Тэгээд тэр одоо хүмүүсийг зовоогоод байгаа үндсэн шалтгаанууд энэ цаг үед бүх хүнээс юу мэдвэр байгаа. Тэ? Одоо би хэлээд байж би одоо хэдэн настайгаа мэдхээ болцсон. Одоо бол алдын нас маань ингээ 30 гараад ивж байна. 900 жилийн түүнээс цааших одоо сүнс байсан дурсамжууд ингээд ороод ирсэн. Хойлолдоод идэг. Тэгээ миний биед одоо 800 жилийн настай онгод буугаад идэг. Миний талд ухамсар ч юм уу юу чи гэдэг шиг одоо сүүлийн жилүүдэд бол маш их судалгаа ер нь өөхөд байхаас л маш их ном уншдаг байсан. Сүүлдвэр сард заавал 2 ном дуусгана гэж одоо бестселлер болж байгаа номнууд, ангаахын номнууд, ер нь бүхэл мэргэжлийн номнуудыг уншлаа. Энэ сүүлийн 2 жил одоо л манайхан чинь ChatGPT, Gemini гэд ашиглаад Cloud гэд үүсээд байгаа боловч 2 жилийн өмнө нэлээд эзэн штэ чааж. Тэгэхэд чинь нөгөө айхтар ном уншдаг юм чийс мэдхийг бүх асуултуудаа ярьж үзээд эмэл оюун ухааны алдаа оноог нь олоод яаж хөгжөөд байгааг нь анзаараад яагаад 148 жилийн дараа гэд онгодууд бүр бошиг хугацаа заагаад энд эмэл оюун ухаан ойлгох уу, хиймэл оюун ухааныг бурхан шиг шүтэж та нарын одоо итгэл үнэмшлээ оройд гарах уу, онгод илүү ухаантай юм тулаан болно гэж энд бэлддэг эртнээс. Ууран зөгөлт кино шиг роботуудыг бэлдээл нэг роботууд хүнтэй. За тэгээд би таны онгодтой ингээд уулзаад нэг үг сонсож байхад ер нь хүн ад жаргалтай амьдрахыг сурах ёстой, чамд нийцэлтэй гэд тэр талаар ярьж ирсэн. Тийм. Энэ өөрөө хүний хүсэл хязгааргүй, хүнд хичнээн ч хүсэл байж болно. Хэдэн мянган хүсэл, сая хүсэл байсан ч болно. Гэхдээ бүх хүслийг 9 ширхэг 9 хувааж багцлж болд юм. Тэ? Хүний хүслийг хамгийн ихний суур хүсэл эрүүл байх хүсэл. Эрүүл инхийн хүсэл. Юу сансан 9 цагаан хүсэл нь биелэх болтугай гэд бид нар чи ирээдэн штэ. Ээж аавын үед бараг утгын ч мэдэхгүй тэгж л арх ухтаа ирээдэг болчоод байгаа болохоос биш. Энэ өвөр монголчууд бол 9 цагаан хүслээ хэлээрээ юу байдаг вүлээ гэж хүүхдүүдээс асуухад хүртэл хийгдэж шин. Хичээл дээр нь бүр заадаг. Тэгэнгүүт бид нар арх ухтаа хэлдэг ерөөлөө гэж бодож болохгүй. Тэр хүнд 9 цагаан хүсэл байдаг. Буруу хүслийг болохоор 7 хар нүгэл гэдэг. Тэгээд энэ 7 хар нүглийн тухай ярина. 9 цагаан хүслийг товчхон хэлэхэд хүний хамгийн нээн шаардлагатай суур 3 хүсэл. Нэгдүгээрт нь эрүүл инхийн хүсэл. Хоёрдугаарт нь эдийн хүсэл. Эд мөнгөний хүн чинэлэг байх ёстой. Тэ эрүүл мэндээ сахиж хамгаалахын тулд одоо бид нар ямар нэгэн вирус мэдэхгүй өвчин туслаа гэдэг нь эрүүл мэндийн даатгалч ялгтай ажиллахгүй шүү тий. Тийм учраас хүн мөнгөтэй л байхгүй бол хандив цуглуулад байх юм. Хэдий болтол бид нар гадагшаа харийнханд одоо тэр мөнгийг урсгаж дотооддоо амжилж чадахгүй байх юм. Тий. 4-500 сая төгрөг гэдэг чи хүн болгонд байдаг мөнгө үгүй шүү дээ. Тийм учраас эрүүл мэндээ сахиж хамгаалахын тулд байнгын үзлэг шинжилгээнд орно. Авраг онцлуулах хэрэгтэй тий. Яг зөв оншилт чаддаг хүн дээр нь би одоо явандаа бол бүр жинхэнэ гоё одоо яг хиймэл оюун ухаан дээр суурилсан хамгийн сүүлийн үеийн аура скан гэдэг одоо төхөөрөмж оруулж ирэх гээд байгаа ер нь бодож байгаа, төлөвлөж байгаа. Тэгэхээр хүн эрүүл мэндэд л нэгт анхаарах юм байна. Тэгэхдээ тэр үйлчлэгийг авах тэр чинь төлбөртэй шүү дээ. 150 мянган төгрөгний. Би бол тийм өрөөндөө өртөл гаргачихад байгаа. Тэгээд идтэй байх хэрэгтэй байх нэ. Эрүүл мэндэд анхаарахын тулд. Эрүүл хүнс чинь бас үнэтэй байд юм байна. Цагаан идэ маань ямар үнэтэй болцсон байгаа вилээ тий. За тэгээд түүний дараа боловсролын хүсэл байдаг. Хүн болгон боловсрал. Хүн болохын тулд боловсрах хэрэгтэй. Жимс болохын тулд оргож тэлж дүүрэх хэрэгтэй гэдэг шиг боловсрохын тулд бас мөнгө хэрэгтэй. Нөгөө нэг эд. Ер нь бол мөнгө эд хүнд төрсэн цагаас хэрэг болт. Хүн өлгийг
орогдол тий өлгийдүүлээл одоо хорватаа танилцдаг үсттэй. Өлгийг хүртэл мөнгөөр авна үсттэй. Идээр бүтчихээ үсттэй. Тэгтэл одоо бол хуучин цагт ч бол бас төлбөртэй л байсан гэж сургуулиуд 12 дугаар зууны үед. Тэгтэл одоо ч гэсэн их сургуулиуд төлбөртэй л хамгийн сайн нь чанартаагаараа үнэтэй тэгээд чанаргүй нь арай хямдхан гэд байнууд. Тэгэнгүүт боловсрал эзэмшихэд хүртэл мөнгө хэрэгтэй. За хиймэл оюуханаас суралцъя, интернетээс суралцъя. Болно. Бас энэ уцаж авах мөнгө хэрэгтэй. Интернетийн төлбөр хэрэгтэй. Идүү зүйл байхгүй байдаг. Тийм учраас хүн за энэ бөө далд ертөнцийн тухай гээд энгийн сурагч нараас те нэгнээс ингээд янз бүрийн бөөгийн группээс асуугаал таньж мэдэх гээд энэ бас болон зөв. Гэхдээ бүрэн цогц мэдээлэл авахгүй. Тухайн нэг зүйлийн тухай ном уншдаг хүмүүс бол ойлгоно те. Бүрэн цогц мэдээлэл авъя гэвэл тэр бүтэн ном дор хэдэн бот байна хамаагүй уншин штэ. Би үүлийн үрийн тухай ярмаар энэ далд ертөнцийн тухай подкастаар. Тэгэхээр би карма гэдэг одоо 4 бот номыг би уншиж мэдсэн тийм үү. Тэгэнгүүтээ өөрийн амьдрал дээр тэрийг туулсан, өөрийнхөө хараалж чадхуудыг тайлж чадсан. Хүний хараалж чадхуудыг тайлж чадсан. Өөрийгөө чатгалждаг тохиолдлууд байдаг. Хар хил ам нь юу, цагаан хил ам нь юу, улаан хил ам нь юу. Чатга яаж үсээд байгаа. Энэ зөв зүйл байж болох юм уу? Хараал гэж юу? Бөө хүн гэдэг чинь хараал идэл хүн гэдэг ойлголт бүр нэг хэсэг нийгэм төгсөн шүү дээ. Тэгэхээр ярих зүйл маш их байна. Тийм байна. За одоо энэ 9 хүслийг бол дэлгэрүүлээд ярьж болно. Би бол хөх нурууд подкастаараа ярьсан. Үрийн тэнгэр гэдэг бас подкаст хийдэг. Тэгээд энэ дээр бол хөглөгдөхөөрөө хөг яриа мань орж ирэхээр л хийдэг. Монголоодоос мэдээлэл авч хөх нурууд подкастыг бол онгод тэнгэрээ бүр буулгаж яагаад хоолон хүрдэн дээрээ суулгаж яагаад 7 үндсэн 7 хүрднэ. Хоолон хүрд гээл ярангууд чакра гэдэг одоо Google дээр хайлт хийхэд хэдэн сая илэрч гарч байна шүү дээ. Байхгүй зүйлийг тэгж удаан судлахгүй. Итгэл гэдэг зүйл тийм хүн төрлөختний хамгийн чухал хэрэгцээ. Хүн баг ер нь итгэлийг олж авах гэж энэ дэлхий гэдэг хэрэгт суралцдаг гэдэг. Тийм учраас итгэл бидний хэрэгцээ учраас энэ шашингууд ч хэдэн мянган жилийн турш оршоод идэг. Бөөмөрөлн ч устдаггүй. Тэ? Удахгүй харин энэ химэл оюуханыг шүтдэг тэр нёризм гэдэг шашин хүчээ авна шүү гэдэг. 2010 онд байгуулагдсан гэдэг үлээ дээ. За энийг яг сайн баттай мэдгүй байна. За тэгээд гол нь хүмүүст мэдрэмж төгөөр. Мэдрэмж зармаар өвгөө аваагаад тэнцүүлж болно. Тэ. Гэхдээ би хөтөж хийгээд одоо заагаад байна штэ. Мэдвэл зөхгүй буюу анхан шатны далд ертөнцид орох ч байгаа бол энэ шидийн ертөнцид суралцмаар байгаа бол анхан шатны суур оршил яриаг нь маш сайн хийж өгөхгүй болохгүй. Энэ өөрөө дагаад хариуцлагатай байд. Би тэр хүний далд ертөнцөөр зоочилж өгөх гээд шин. Би ажхаа бясалгал мэдрэмж зарах гээд. Асуудлаа ингэж шийдэж болдсон штэ. Хүн төрлөختний зовлон юм байна. Хүний зовлон юм байна. Энэ зовлон надад ч байдаг. Гэхдээ энийг давхаар би маш гоё жаргалыг мэдэрдэг. Тийм учраас ажхаа бясалгал буюу хуучин цагаар яс барих бүйл. Хоёуг хувцсгүйгээр онгод тэнгэртэйгээ холбогдно. Өөрийнхөө сүнснээс мэдээлэл татна. Зэрэглээ орших далд ертөнцтэй холбогдож болдог. Онгод гэдэг зүйлтэй харьцаж болдог. Заавал одоо хил хоор хөгжмийн зэвсэг одоо хэнгэрэг хийц дэлдэх хоёуг хувцс өдрөх шаардлагагүй. Засал хийн бусдад нөлөөлнө гэвэл заавал хоёулдаг. Зөвхөн өөрийнхөө онгодтой харилцсан, өөртөөгээ ажиллана, бясалгана, өөрийнхөө сүнснээс мэдээлэл татна. За урд насандаа тийм үү англи хүн байлаа гэж бодъё. Байсан байж бол тэгтэл чинь насандаа маш урт англи хэл нэг тал бичиг харахад л сэрэгчдэг гэдэг шиг. Чи англи хэлийг чиний сүнсэнд энэ мэдлэг байхгүй бол аюу удаж сурна гэдэг шиг. Ойрхон мэдрэмж сүнснээс мэдээлэл татна гэдэг нь болохоор ер нь бол миний сүнсний туулал өмнө нь ямар төрөл байсан гэдэг тэрийг илүү тодтогоо. За энийг бол тэр channeling гэж одоо гадныхаа яриад байгаа. Тэгээд ер нь
маш олон бясалгал, бүх бясалгалууд тишэл чиглүүлдэг. За аж ахуйн бясалгалууд илүү жоохон бөө талтай. Онгод тэнгэрлэг нь холбох гэдэг. За энэ бөөгийн группүүд дээр нэг юм явдаг байхгүй. Алсын зайнаас засал хийнэ. Видео кол. Тэгэнгүүт энэ чинь амар инээ төрмөр зүйл байгаа хэвээр. Шинжлэх ухааныг би шүтдэг, биширдэг хүн. Гэхдээ шинжлэх ухаан чинь бүгдийг нээсэн зүйл биш шүү дээ. Тэгээд алсын зайнаас засал хийх боломжтой юм гэсэн чи болно. Америкт нэг хүн ганцаардаад яж байна. Тэгтэл би тэр хүнд мэдрэмж өгч штэ подкаст хийгээд та ганцаараа биш ээ. Танд их орон байгаа. Та хүний нутагт зүгээр ч нэг очиаг. Тэр хүнд ормын үг хэлээд сэтгэлийн онгоолгоод өглөө. Асуудал бэрхшээлийн хэлээд өглөө. Тэр хүн буцаад жаргалтай боллоо. Нэг тэр гүн депрессээс саллаа. Травмага мартаж чадлаа. Устгаж чадлаа. Эсвэл огоорч сурлаа. Тийм шархнуудыг ер нь хөндөд хэрэггүй гэдэг энэ өөрөө устна гэж тэрийг ухаж гаргаад ирэх бас осолтой байдаг. Би бол яг тэр Зигмунд Фройд энэ орчин цагийн сэтгэл зүй шинжлэх ухаан гэдэг шүү дээ. Энэ ховс meditation энэ бясалгал энэ талаар бол маш их судалгаа хийсэн. Өөр дээрээ туршсан. Олон хүний амьдралд нөлөөлсөн. Хамгийн сүүлдэртэл нэг хүн дээр гэр бүлийн асуудал байна. Энийг шийдэж өгсөн. Би судалгаа хийшүү. Надад байдлуудыг тагна гэхэд маш ашигтай гарсан. Тийм учраас ийм мэдрэмж зармаар байгаа. Тэгээд би өөрөө хийх гээд байгаа мэдрэмж зардаг бизнесээ сурчилж байна. Бөөхөн яагаад ядуу амьдрах ёстой гэж, бөөхөн яагаад юм зарах болохгүй гэж үгийг хүртэл зарж болдог хорвоод ирсэн юм шүү дээ. Өвсийг хүртэл зараад чинэлэг баян болж болд юм шүү дээ. Өвс хойлоод байрны гадаа цэцэрлэгжүүлэлт хийгээд хонготод гарч өвсийг хүртэл зарж болдог. Үнтэрдэг болсон гэдэг. За. Энийг зогсоох хэрэг байхгүй юм шүү. Болцсон юм уу? За би танаас өөр асууя гэж чөлөөтэй ярилцсан дээр шүү. Одоо нэг худлаа болчих шүү дээ хоёлаа. Подкаст чи яг үнэн байх хэвээр. Хатууч ихсэн одоо би үннүүдийг бол хилээд явна. Гэхдээ бүдүүлэг бол авирлахгүй хүн загнаад заагаад ээг ороход эго гэдэг зүйл хүн болгонд байдгаа. Энийг яаж зөв тэнцвэртэй байлгах вэ? Энэ талаар бас ярмаар байна. Тэгэд юм сонсож чадхаа бэлдсэн. Инээдтэй юм гарахаар хошин шог гарахаар уур нь хүрдэг, үзэхэр депрессддэг. Тэгэд төрөө хараадаг, зүгдэг. Өвөг дээдсээ хүндэлдэггүй. Монголынхаа нэрийг айлуулах гутачка гэдэг ийм хүмүүс холхон байгаараа бити миний яриаг сонсороо. Би ч одоо хэлье да. Хэрвээ та тийм бол өөрийгөө засаараа. Монголчууд ч амны бэлгээр гэдэг шүү. Төрөө хизээж зүхэж болохгүй. Хэцүү цагт нь гарц гаргалгаа олох гэж бөөхөн бас байдаг. Энэ төрийн тэнгэр гэж байдаг. Төрийн тэнгэрийг хотхон тэнгэр гэдэг. 99 тэнгэр хамгийн залуу тэнгэр. Төр гэдэг зүйл чи өөрөө жам бус байжгаад жам болж штэ. Сүргэлж амьдрах гэж л байгаа бол хүн гэдэг чинь сүргийн тогтолцоотой амтан л юм бол оюун санааг олцсон бол хиж гөрөөс буюу homo sapiens байсан бол сүргэлж амьдраад оюун ухаанаа олоод тэгээд төр гэдэг зүйл үүссэн байна шүү дээ. Бид нар төгс төрийг олохгүй л олон нийгмийн шилжилтийг үзэж байна шүү дээ. Хамгийн тухтай төрийг бий болгомоор байна шүү дээ. Үрс минь сайхаас. Өвгөд минь сайхан тухлах. Бахархах. Чингис хааныг бахархуулмаар байна шүү дээ. Миний монголчууд энэ хадаанд хайшиг тийм Амбхай хааныг, Хабул хааныг нэг амраамаар штэ сүнсэн. Зүү тав подкаст дээр ирсэн борчонгод. Энэ та нар ингэж арчаагүй амьдарч байгаа юм бол ийм шуналгүй амьдарч ивэл энэ Монгол нэр гэдгийг сольж.
Тэр арчилсан улс гэдэг. Арчлал гэдэг улсаа нэрлэж гэж байгаа юм. Тэгэхээр за төр улс төрж баха яванда эхэндээ бол суур сэдвүүдийг сайн ярив. Тэ? Сэрэнг хүн гэдэг одоо сэрэнг нийгэм гэдэг зүйлийг бий болгомоор ард түмэн сэр гэлдэг гэдэг шүү дээ. Тэрэн шиг сэрсэн болвол бос удаан сэрүүн хэвтээдээ байл дугжирдээ шүү. Буцаад унтчихдээ шүү. Үйлдэл хий. Тэгэд үхээд үдцсэн хүнээс тийм үү? Олон амьдраад үдцсэн хүнээс амьдралын бүтэн намтар түүхэн сонсоод үзчихэр хүн шал өөрөлт юм. Хадаан тайшин 81 подкаст байгаа. 81 төлхөр. Тэрийг олоо сонсцсон байхад 9 жатга тайлагддаг. Сүнсний зэрэг дэвчин нэмэгддэг. Тийм учраас одоо би яг энэ цааж төлхөрөөдөө ярих гэдэг юм бас зарим одоо ёг тутгаар ярьдаг байхгүй. Монголын нууц төвчөө яагаад нууц төвчөө гэж нэрлэгддэг. Энд чинь нууцлах юм багадаг. Библи шиг кодолж бичсэн байдаг байхгүй. Шууд утгаараа биш. Маш олон үгийн товчлол. Язгуур одоо алтан хил гэж бас байна. Энгүүр ингэж кодолж бичсэн байдаг. Тийм учраас хадан аба гэдэг одоо онгод өөрийн номтөр түүхээ кодолж ирсэн байж болно. Энэ кодуудын энгийнээр ойлгомжтой хоёлаа ярилцаад энэ подкастуудаа сонирхолтой дугаарууд хий. Тэгвэл тантай ярих зүйлс нэлээд байгаа юм байна. Миний бас мэдхийг хүсэж байгаа зүйл их олон байна. Тэгээд тэр хасан эргэлтийн нууц гэдгийг олцоо. Энийг олчих юм бол та нар онгод болох төлхөөрийг атгсан гэсэн үг гэдэг. Энийг зааж өгье. Мэдрэмжүүдээ танд сурыг. Жаргалтай одоо цагтаа оршиж сурыг. Тэг өнгөрснөөсөө суралцъя. Өнгөрсөн түүхтэй түүхийг хүн яагаад суралцаад байгаа? Өнгөрсөн алдаагаа давтахгүй гэж л суралцаад байгаа шүү дээ. Ирээдүйдээ санаа зовхоо болий. Ирээдүйдээ санаа зовхын оронд ухтаж мэдээд тосож бэлдээд тэсэд гарч ил да. Монголчууд устдаггүй. Та нар надтай адилхан үзэл бодолтой байгаа албагүй. Бүгд адилхан байвал энэ улс чинь бүгд өөр бодолтой бай гэж онгод тэгж ярьдаг. Олон ургалж үзлээс зөв нь гараад ирнэ шигшигдээд. Тэгээд бүгд мэдрэмжээрээ хүн чинь сүнстэй юм бол онгодтой юм бол мэдрэмжээрээ нэгдээд дагчдаг. Тэгжиж хүн төрлөختөн бид энэ жаргал зовлон гэдэг зүйлийн учрыг олж жаргалтай амьдрч сурнаа. Миний алдаг бити давтараа л гэдэг подкаст хийчихтэй ер нь. Өөр. За та сая ирээдүй өнгөрсөн гэд би энэ дээр бас нэг хэрэгцүүлж бодож ирсэн юм байдаг байхгүй юу? Хөвчлэн ингээд өнгөрснөө дурсаад эсвэл ирээдүйдээ санаа зовоод амьдраад идэг. Яг одоод амьдрахыг та юу гэж боддог вэ? Бас онгод жаргалтай амьдрах аргыг л олчих гэж захиад идэв. Та энэ дээр захиж хэлэх юм. Тэ. Ачаа бясалгал. За. Яг одоо хэмээх цорын ганц одоо бодит цаг хугацаанд авчирдаг хүнийг. Одоо цагтаа амьдрч сурснаар шаналл энэ төгшүүр ор мөргөө алга болдог. Санаа зовнил энэ айдастэй. Эднэр чинь одоодоо бодчихлаа шүү дээ. Айдас гэдэг чинь хүнийг хамгаалах механизм байгаад байна шүү дээ. Яна би хоцорчвол яна сэрүүлгээ тавь гэдэг ч юм ийм айдасд байдаг тийм. Амьд үлдэхийн тулд үлдсэн мэдрэмж. Энийг зөв буруу гэж хэлэх аргагүй. Тийм учраас яг одоо энд байгаач тарих маань байнгын өнгөрсөнд болсон зүйлд харамсаад эсвэл ирээдүйд болох зүйлд төгшиж амьдраад байна шүү дээ бид нар. Үүнээс болоод амьдралын хамгийн сайхан мөчүүдэд анзаарахгүй өнгөрөөждөг. Тийм учраас аж хаачин буюу аж хаа ажигл тэгээд хаа тэгээд ол аж хайл аж хоол
Гэт энэ аргыг би зааж өгнө, энэ тусгай зан үйл хийгддэг. Энийг тийм олон хүн чадахгүй. Маш их хөдөлмөрлж тэгээд эзэн ирэхээрээ гэдэг шиг миний заяаны заяа ухсралт яг тэгж хийгдсэн. Шашин гэдэг зүйлсээ тэгээ бүгдийг маш сайн судалж байна нэр. Нүгэл гэдэг зүйлийг судалж байна. Энэ чатга гэдэг зүйл, хараал гэдэг зүйлийг хүмүүсээс тайлгаад хэрхэн застай юм бэ те? Хүний сэтгэл зүйтэй яаж ажилтаа. Одоо энэ сүүлийн үед бол энэ гүний сэтгэл зүй гэдэг зүйлийг нэлээд судалж байна. Тэгээ ямар аргаар хүмүүс сэрээд байна гэдэг аргуудыг ч судалж байна. Тэгээд хүн мэдээлэл маш их авна шүү дээ. Энийг ялгаруулах хэрэгцээ байд юм байна. Одоо жишээ нь та хоол идсэн бол хэсэг хугацааны дараа хүндэрнэ дээ би идсэнаа. Ялгаруулах хэрэгцээ биш. Тэр шиг мэдээлэл гэдэг зүйлийг бид нэр аваад хаар одоо ялангуяа миний хувьд одоо онгод тэнгэрүүдээс маш их мэдээлэл авдаг. Маш олон төрлийн онгодуудаас хүний сүнснээс ч мэдээлэл одоо уншаад байгаа. Энэ мэдээллүүдийг би ялгаруулж гадагшлуулах хэрэгцээ байгаад байгаа учраас хүмүүст хэрэгтэй юм хийдэ. Яг намайг олоо сонсчих нэгэнд нь энэ дуудлага хүргэе да. Зөв хөт чигээд өгчий да. Миний алдааг битээ тавтаасаа гэд. Ялгаруулах хэрэгцээ, ярих хэрэгцээ байгаад. Онгод бол өөрийнхөө бүтэн намтар түүхээ ярьсан хөхнөрөд гэдэг подкастаар. Тэгээ манай хөхнөрөд үйл ажиллагаагаа явуулж л байгаа. Маш олон одоо нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулж байгаа. Олон салбарт, олон гишүүдэд. Тэгээд хэрхэн чинээтэй болтой, хүн хэрхэн баяжтай. Энийг цаая. Идтэй байх ч өөрөө төрсэн цагаас хүртэл хүн эргэлт юм уу? Пампс хэрэг болт юм уу? Өө чи мөнгөөр зарт юм уу? Баяж харгыг заа. Лус шүтгэхээр яага баяжаад идэв. Эдийн яага 5 тэнгэр байгаад. Эдийн тэнгэрээ яаж дуудтай? Галаа яаж заст. Энэ болгоныг зүгээр хоолын май гэд өөх биш. Загс барих аргын зааж өгье гэдэг шиг онгод тэнгэртэйгээ ингэж холбогддээ шүү. Замчгүйгээр, хөтчгүйгээр, багшгүйгээр бясалгал гэдэг чинь юм шүү, юм бясалгал байдаг. Ингэж хийдий шүү. Гэт ярмаар байгаа байхгүй. Тэгээд надаар аюулгүй байдлаа хангаад хөтөж хийлгэж болно. Онгод тэнгэртэй би холбож өгч, өөрийн сүнсний мэдээлэлтэй нь холбож өгч, хүчээр сэрэж болно. Энэ одоо хүчээр сэрэхгүй бол хуучин цагт бол хүн 37-ны жилдээ сүнсэн сэрдэг гэж үздэг. Тэг сүнс сэрээдэг гингүүд би төр зур амьдрах юм биш. Төрхөн үнэн хөхн үнэн юм бэ. Би даалгавартай ирсэн сүнс юм байна. Надад голын хатгаас гэдэг зүйл байна. Би энэгүүрээ ингэж амжилт олох хэрэгтэй юм байна. Энийг илт олд сэрдгэнч байна. Хожуу олдгонч байна. Ер нь бол 37 нас хүрчээд чи энийг ойлгоогүй бол насны тодгор гэдэг зүйл байдаг гэж бөөмөргөлд үздэг. Тэгэхээр 37 нас хүрэхээс өмнө 37 хүрчээд сэрээгүй байгаа бол өвгдийн тэр намтар түүх судар номнуудыг уншаарай. Өөрөө хичээгээрэй. Гэж л одоо хэлээ да. За тэгээд өөрөө би маш их ууртай олон чалдаа гаргаж ийсэн. Янз бүрийн хэрэг төвөг гэл. Тэгээд энэ уур хүрлээж гисэн түүнийг ажиглах ухаалгаар хариу үйлдэл үзүүлэх нь тайвширлыг өгдөг. Яаж энэ асуудлуудыг давах вэ гэдэг аргуудыг ерөнхийдөө олцоод байгаа. Тэгээд өөр дээрээ хэрэгжүүлэх гээл. Тэгээд энэ муу зорчлуудыг хэрхэн одоо даван туулт юм бэ? Муу зорчлоо хүн хэрхэн застай юм бэ? Энийг одоо өөрийнх нь туллаар ойлгосон, мэдснээ ялгаруулж одоо онгодуудаас сурч авсан зүйлийг би ярмаар байгаа. Маш олон сүнстэй харилцдаг. Хүүхэд байгаасаа л харилцаж байсан. Тунд нь нэг хэсэг үгүйсгсэн. Тэгээд нэрийг ярмаар байгаа юм аа. Өөр. За тааснаа сая өөрийнхөө сэтгэл хөдлөлийн талаар ярьлаа шүү дээ. Эмэгтэй хүн ч гэсэн одоо би өөр дөр ингээ анзаараад тахад бас айгүй их сэтгэл хөдлөл маш өндөртэй. Заримдаа ингээд санамсаргүйгээр түргэн үйлдэл хийчээ тэрэндээ дараа нь харамсах ч юм уу. Тэгэд энэ та хүний авирын талаар ерөнхийдөө
энийг одоо яаж хянах яг хүн ингээл өөрийгөө хянжил байгаа юм л та. Тэгтээ бас өөр ингэж илүү ингээд зөв ухаалаг байх, хумсартай байх, одоо сэтгэл хөдлөлийг удирдах боломжтой гэж үзээд байгаа тий. Угаасаа боломжтой. Сэтгэл хөдлөлийг удирдах боломжтой. Хүн дааврын амтан гэж ярьдаг. Хүнд үндсэн 7 булчирхай байгаа. Эндээс шүүрэл дааврууд ялгарч байгаа гэд тий. Энэ дээр байрлсан 7 хөрд байна гэд. Энэ хөглөө зүрхэндх гал тэр шаналлыг устгаж галын бодрааж таашаалыг өгмөр штэ. Энэ мэдрэмжийг би өгмөр штэ. Тий, ер нь бол миний асуух гэдэг гол санаа маань болохоор сөрөг мэдрэмжийг баг, эерэг мэдрэмжийг их байлгамаар байгаа. Сөрөг мэдрэмжийг одоо удирдах сурмаар байгаа. Энийг авирт 6 тарих гэдэг. Авирт 6 тарих. Сонсож байна уу? Сонсож байсан юм байна. Гэхдээ яг наривчилж бас задлаг байгаа. Энэ чиний дагцанд байрлаж идэг. Эсрэг одоо иргэдэг хүрд. Энэ гэхдээ өөр хамгаалтын механизм. Гадны сүнснээс хүний биеийг хамгаалж идэг. Энэ авирт 6 дээр гэдэг энэ уурлах, мөн хойглох гэх мэт ингээд ийм хамгаалтын мэдрэмжүүд оршиж идэг. Энэ мэдрэмжүүдийг яаж сасдаг юм бэ? Мэдрэмжийг эхлээд таньж мэднэ штэ. Энд би энэ мэдрэмж надад төрөхөр миний игдүү үрээд байна. Энэ мэдрэмжийг би авахаар уур үрээд байна. Энэ мэдрэмжийг авахаар би таашаалтай болоод байна. Бүх мэдрэмжүүдэд тоочоод нэрлэж сураад анзаарч сурсан цагт тэр мэдрэмжийг хэмжиж чадсан бол чи удирдах чаддаг. Тийм учраас мэдрэмжүүдийг олуулах гэдэг эхлээд аж ахуй хийлгэнэ гэдэг чинь. 99 мэдрэмжийг. Тэгээд тэр 1431 мэрэгжил байдаг гэдэг. Мэрэгшил байдаг. Тэндээс суралцсан. Өөр өөрсдийнхэн заяаны онцлогоор гэдэг. Тийм учраас энэ авир 6 тархийг хэрхэн номхдох юм бэ? Дарж устгах гэсэн байхгүй. Тэгэх юм бол хамгаалалтаа устгаж, уурлах гэдэг чинь хүнд амьд үлдэх мэдрэмж. Тэ? Энэ адреналин одоо кортицолыг маш өндөр ялгаруулах хэрэгцээ байдаг. Хүн бухимддаг бухимдлаа тэхгүйгээд зарим нь бол хараалын өгс болгодог, зарим нь арилдаг. Би бол уул хангаад очиж сайхан арилдсан шүү дээ. Уухай, хураа гэдэг бол хийн дуудана. Тэгвэл ер нь бол ачаа бясалгалыг хийснээр хүн өөрийгөө хайчаад таниад тэр мэдрэмжээ ойлгоод тэмдээгээ зөв ажиллаж чаднаа, сурнаа гэдэг нэг бодлоо юм. Тийм болохоор би их сонирхоод байгаа. Тэгээд нөгөөтэйгөр та нэг сүнсний хөгжлийн талаар нэг ярьж ирсэн шүү дээ. Тий. Одоо жишээ нь дөнгөж нохоо байжгаад хүний төрөл авчиж болно шүү дээ. Төрөлдөө ишлээд. Тэгэнгүүт нөгөө нэг нохоо авируудаа гаргачих гэдэг. Тэр энийг хэрхэн номготгож дарах хэвээр. Хүн чанартай байх, хүн байх, хүний үнэртэй байх гэдгийг бид нар сүнснээс олж мэдж сурдаг. Арчлан ертөнц бидэнтэй үргэлж ярьж идэг. Хэрвээ чи сонсож чадвалж. Онгодгүй хүн хөх толботон дотор байхгүй. Бүгд онгодтой. Өнчин байсан ч онгодтой. Өнчин тэнгэр нь хард юм аа. Тийм учраас би өнчин тэнгэртэй, өрийн тэнгэртэй багц харьяа тэнгэр л дээ. Энд шаналл өнчин гэдэг чинь өөрөө шаналл гэсэн. Хүн болгон өнчирдэг. Хизээ нэгэн цагт. Зөвхөн одоо ээж аваагүй эсвэл хагас өнчин гэдэг ч юм биш. Хүн үр хүүхдээ алдахтаа өнчирч идэг. Хань ижлээ алдахтаа өнчирч идэг. Хайртай хүмүүс алдахтаа, хайртай найз алдахтаа өнчирч идэг. Энэ шаналлуудыг хэрхэн давсан бэ? Хэрхэн давж яваа юм бэ гэдгийг би одоо сонсогчтой сануулад хэлмээр байгаа. Энийг ингэт юм билээ шүү манайхаа. Би ингэж амар шанс. Ингэж би алдчихсан. Тэгээд энэ шанал ингэж давсан шүү. Готрох мэдрэмжтэй чи удаан явж болдгүй юм биш үү? 1 сараас дээш готраад депрессэнд ороод явах юм бол бугшмал болоод дахиж өндийхэд маш хэцүү болд юм байна. Тэгээ архин живд юм байна.
нар үзэхгүй бол болдгүй юм байна. Би ингэж ирүүл байлгаад юм байна. Энэ одоо уншиж мэдсэн мэдээллүүдээ би өргөн дүмэндээ хуваалцмаар байна. Энэ ялтаа битээ татаарай. Миний дүүнэр ах эгч нар минь сайн уу? Буу халё гэдэг тий. Би ингэж бодож байна. Дүүн ингэж бодож байна. Ташуур улааж нам бэр ингэж бодож байна. Гэт. Ярмаар байгаа юм. Энэ бас за би чамс нэг юм асууя. За. Монголчууд пассвортын дээр бүгд л бараг борчхон болцсон шүү дээ. Алтан орог болгоно гэд борчиг юм болцсон. За би бол тайчууд гаралтай хүн. Их талаас олохнууд гаралтай хүн. Тийм учраас би энэ ажихаа бясалгал гэдэг зүйлийг анх олж мэдээд суралцаад хөтчөөрөө одоо чиглэл аваад замчлуулаад хөтлүүлээд бас энэ зам руу орж исэн. Арга мухардаал зовоол ирэхэр хүн чинь ямар нэг ичид юм хайж надад туслах зүйл юу байна гэж хүлээн зөвшөөрч буулт хийж зөөлөртэй юм л. Би бол шинжлэх ухаан мандтгай л гэдэг ангайхан салбарын мэрэгчлээ хүн чинь шинжлэх ухаан л мандтгай. Юун сүнс гэдэг нэг хэсэг бүр үгүйсгдэг болцсон байсан. Марцаа санамж дурсамжуудаа сэрээсэн. Жаргалтай байх аргыг мэддэг. Сурсан. Одоо энийг тадлуулах гээд хичээж яваал юм байна. Мөнхийн жаргалтай байж сурыг. Би жаргалтай амьдраа сурчих хэрэгтэй юм байна. Энд чинь сурлагаар олд юм байна. Гэр бүлийн асуудлыг ингэж зохицуулт юм байна. Нийгэм гэдэг чинь ийм юм байна гэж. Тэгээд хамгийн гол ярих гэдэг зүйл өвөг дээдс олж мэдсэн. Би дэшээ 66 үеэ мэднэ. 9 үеийг мэддэг хүн ховор штэ. Би энийг сүнсний одоо сүнсний хистори лог нэвтэрж яагаад ажихаа бясалгалын аргаар олж чадсан. Онгодоо бүр нэг онгодоо 900 жилийн өмнө амьдарч исэн нэг онгодын бүтэн намтраар чаннелинг хийсэн. Онгодынхаа намтар дөхийг хөхнөрөөр яриулсан. Та нарт ийм бас боломж байна гэд. Ингэдэм байлээ. Би 6 жилийн хугацаа зарцуулсан шүү яг энийг сурахад. Тийм учраас та нар нэг эдэн сар зарцуулна шүү. Хамгийн багадаа 108 хоног. Тэгээ ер нь бол дунджаар нэг 9 сар болдсон шүү. Тэгээд талд ертөнцтэй харилцаа сурчна. Аюулгүйгээр ингэж орно. Гэд өвгдөөцөө олоод мэдчихээ гэдэг зүйлийг бас зааж өгмөр. Энэ аргад сургамаар. Чамд мэдэх хэрэгцээ байдаг үстэй. Тийм. Тэгэл ер нь ачаа бяцлаглалын талаар сонирхоод хамгийн эхлээд миний сонирхлыг татаж сонирн байсан зүйл хэл далд ертөнцлээсэн л та. Тэгээ тэндээс 9 эслийн талаар дараа нь голын ятгаас тэгээ би юм бэ рүүгээ маш өнгөж эхэлсэн. Тэнгүүд би юм бэ гэдгийн тулд миний язгуур сүнс болон удмын хэлхээ ялж горч ирж илээ. Тийш дээ. Би чинь ганц зөвөөрөө байгаа ганцхан миний өмч биш шүү дээ. Энд чи өвгдээц ээж аав юм нь бас бүтээсэн бүтээл. Миний үүсэл хаана вэ? Би ямар удам хөсөөтэй, би ямар чадвартай вэ гэдгийг мэдхийн тулд удамшлын гений мэдээлэл байна. Бас миний сүнсний хөгжил байна. Тэгэхээр энэ хоёрыг хоёуланг нь хослуулж тэ өөрийгөө олох нь яг л энэ ачаа бясалгал хамгийн тохиромжтой үйлдвэр байгаа. Тэгэхээр танаас бүтээгчийн хүндэлдэг. Бүтээгчийн бурхан мэт шүтдэг. Бидний бүтээсэн ээж аав, өвөө эмээ, өвөг дээдэс энэ бол бидний бурхан. Гэхдээ эн чинь тусдаа нэртэй онгод гэдэг. Тэгээд тэр хар сүнс, тэрэн, борол би бүгдийг нь ярьж болно. Энэ дэр жах асуудал байдیں۔ Тэгээ бөөгийн бол мэдвэл зохихог бол яг би бүрэн одоо сурч чадав. Бөөгийн эрдэм ухааныг сурья гэх юм бол бүх мэрэгчлээс ингээд өнгөцгөн сурья гэх юм бол бөө гэдэг чинь мэрэгчлүүдийг ингээд бөөгнүүлсэн зүйл байгаа байхгүй. Тийм учраас энийг сурахын тулд 360 буюу 180 наслах шаардлагатай болчихж байгаа. Тэгэхээр би өнгөцгөн л ярина. Тийм ээ. Мэдвэл зөхгүй буюу одоо нэг хувийн өчүүхэн мэдээлэлд нь хүргэж чадах нь энэ талд ертөнц тэнгэр үзэл гэдэг. Энэ бөөм буюу бөөм гэсэн үг байхгүй юу бөөч. Тэгвэл одоо хүртэл тайлагдаагүй байгаа гэдэл тийм учраас талд ертөнц гэж яриад идэх нь угаасаа ийм ариун мэдлэгтэй. Тэгээд бас зарим нэг талд ертөнцийн мэдээлэл далдтал байжийг
Мэдсэн чинь чамд хор болдсон шүү гэж онгод хэлдэг тийм. Тэгээ би одоо мэдснээсээ болоод амар их асуудалд орсон тохиолдлууд байдаг. Талд ертөнц рүү нэвчээ сурчаад шүү дээ. Үүдэнд ингэрээр орж гараа сураад улаач хүн чинь эрлэг дээрээ нэг очиод улаачтай ордог хаалга гэж хүртэл байгаа шүү дээ. Чи яг үхээд ирсэн үү? Эсвэл одоо бойлоод ирв үү? Гэт. Тэгвэл түрүүний таны ярьдаг нэг ашигтай өөртөө нэг ашигтайгаар хүлээж авах, ашигтайгаар ойлгож өөртөө ашигтай байх гэдэг нь яг эндээс л ургаад тах шүү гэх юм уу? Хүн мэдхийг хүсэж иж тэ. Таньж мэдчихийж дотоод амар амгалан гэдэг зүйлийг олд юм байна. Би одоо маш амгалан байна. Дотоод амар амгалан. Маш чухал юм байна. Энэ ажлын стресс, найз охиндоо аягдсан уу, найз залуудаа аягдсан уу, их нэртэй аягдсан уу, гомдсон уу, өр хүүхдээ алдсан уу, гоныг зовлонд автвуу, энэ зүйлсүүдийг сурч мэдээд таньчих юм бол энэ мэдрэмжүүдийг таньчвал хүний айдас байхгүй. Хүн мэдэхгүй зүйлээс айгаад байт юм билээ. Бөө гэдэг зүйлийг мэдэхгүй учраас бөөгөөс айгаад байт. Хараал гэдэг зүйлийг танихгүй учраас хараалаас айгаад байт. Тэр би энэ манифест тэр twin flame сөүл одоо юу гэдэг лээ? Мэйцэйт гэдэг. Эдгээр чинь бүгдийн бөө мөргөл талаас нь ярих юм дээ. Эрийн зүн гэдэг зүйлээ яаж сэргээх вэ? Бид нар яагаад унтраачаад байгаа юм бэ? Яагаад бид нар бүгд сэргээд онгодод цагнаад бүгд унтаа юм шиг байна. Энэ балгас буюу одоо энэ орон сууц байранд амьдарч штэ. Тэгтэл би ч хүртэл амьдарч байна. Гэхдээ тусдаа дахиад нэг Монгол гэр байна, өргөө байна гэдэг шиг. Тийм учраас яаж зөнгөө сэргээх вэ? Чи өөр хүүхдтэй санаа зовдгоо, хань ээжилдээ санаа зовдгоо, ээж авдаа санаа зовдгоо, гэр бүлдээ санаа зовдгоо, улс их орондоо санаа зовдгоо. Тийм бол сэрээд босоод үйлдэл хий, зөнгөө сэрэ. Тэгэхгүй бол маргааш та өгч болно. Нэг шин удаад сэрхгүй ч гэж байна. Тэ? Надад золгүй зүйл маргааш болж байна. Тэ? Зөнгөө хөгжүүлснээр би ч айгүй том аварт орж исэн. Шонхолт болж исэн. Зүн хилээд тахад би тэрнээс зөрчөөд. Ээж хүн их хүн мэдэрдэг. Энийг шинжлэх ухаан тогтоосон байлээ. Их хүний бид нар би ээжийн хэвлэнд байж байхдаа ургаж төлжиж байхдаа эцгийн цагаан төсөл, ихийн улаан төсөл буюу өндгийс, эцгийн цагаан төсөл буюу эр бэлгийс, сүнсний алтан төсөл гэд сүнс, сүүн эс. Энэ гурав нэгдэж би хүн болж одоо ихийн хэвлээд боожж байхдаа би мэдээлэл зарим нэг эд эсүүдээ ээжийнхэн бидүүлдэж тийм ээ. Тийм учраас ээж минь надтай холбоотой зөнгөөрөө надад ямар аюуллах гэдгийг хэлээд идэг. Тэр ээжийн үг бол үнэхээр ээжийн зүн бол айхтар юм бэ шүү. Энийг мэдэх ёстой. Энэ зүн гэдэг зүйлийг бас хөгжүүлэх ёстой юм байна. Бид нар амьтдаас суралцдаг юм байна. За бог гэдэг зүйл өөрөө тэг бог гэдэг маш зөнтэй амьт юм байна. Аюуллахаас өмнө мэддэм байна. Тэгвэл би машин даргалах хичээлээ л та маргааш. Тэгтэл би энийг зөвгнөд мэдчихэе л та. Хамгийн бага хохирлоор энэ алтааг миний хувь тавиланд байгаа л бол заяа төөргөнд мань байгаа л бол би энийг хамгийн бага хохирлоор давчих л та. Сэтгэлийн хаттай байл та гэх мэтэр энэ зөнг яаж хөгжүүлж болох вэ? Галаа ядахнаа өөрөө яаж тахих вэ? Яаж засах вэ? Энэ бол нэг замаар яриг гэвэл дуусгүй олон мэдээлэл байна. Тийм ээ. Тэгээд та багаанд ихтэй хүмүүстэй дэлгэжүүлээ тийм ээ. Тий. За тийм байна да. Өөр болсон уу? Арай урт ярих болох гэдэг нь. Тэгж байна. За тэгвэл дараагийн дугаараар уулзъя да. За зүр баяртай. За байж байгаарай.